Сүүлийн үеийн софтверыг та бүхэн апдейт хийхин тулд settings руугаа ороод General гэдэг хэсэг рүү ороод software update гэдэг рүү орно. Ийшээ оронгууд iOS 16-гийн апдейт та бүхний утсан дээр орсон байгаа. Энэ руугаа ороод download install гэдгийг хийн. Software update хийж явах үед таны утасны батарей 50%-аас дээшээ байх ёстой. Хэрэг 50%-аас доош буух юм бол таны итгэжүүлж байгаагаа software update маань зогсох байгаа гэдгийг та бүхэн сануулмаар байна. Мөн iOS 16-гийн апдейт iPhone 10-аас дээш үеийн iPhone-ууд дээр шинжлэгдэж орж ирэх ч гэсэндээ зарим функцүүд нь адилхан байхгүй гэдгийг та бүхэндээ сануулъя. Дараагийн дугаар дээр бид нар илүү дэлгэрэнгүй хэрхэн iOS 16 ашиглах талаар оруулах болно.